Баянгарын аймгийн Баянлаг сумын бүтээгдэхүүн барилга. Эртний хүмүүс амьдарч байсан цагаан агуу үзэх явж байна. Цагаан агуйг гантигчсан шохон чулуунаас тогтсон юм байлээ. Алсаас харагддаг энэ уулын дундуур хүнлээ огтлсон хавцал байдаг. Тэр хавцлаас нь урдаас нь очих юм бол зүүн талд нь одоо баруун тишээ харсан амтаа нэг агуу байгаа. Энэ бол цагаан агуу. Энэ агуу нийтдээ 3 хонголтой. Энд орох юм бол нэг эрэгтэй эмэгтэй 2 хүний баримл хийж авчраа тавьсан байсан. Одоо эртний хүмүүсийг дүрсэлсэн гэсэн үг. Арай дээр гараад тэндээс өнгөж болно. Эргээд харах юм бол танхимд орж ирэх хонглын дээр нь маш том тоон байдаг. Үүгээр гэрэл гэгээ орж ирж агуу гэгээтэй байлгадаг байсан учраас эртний хүмүүс энэ агууд амьдрахад их тохиромжтой байсан юм болов уу гэж бодож байна. Ой дэгоос. Таны шиг ялтган нуурын хантай. Гарч идэн тусгаад үзэхэр жоншин бол маш гоё гялалцдаг. Баянлаг сумын малчин бид нартай хамт энэ агууг үзсэн. Тэр малчин бол жоншийг нь тасалж аваад явчихжээ. Их том ургаа жонштой байсан юм а гэж ярьж байсан. Агууг ингэж төвхийн дурсгалыг ингэж ямар нэгэн гялталцсан жонш машин авах зорилгоор ингэж гэмтээхгүй эвдэд сүйтгэхгүй байхыг аялагчтаасаа хүсэж байна. Эн чинь монголчуудын түүхтэй холбоотой асар үнэтэй дурсгал шүү дээ. Монгол улсын засгийн газар энийг хамгаалалтанд авсан түүх соёлын дурсгал гэд бүртгээд авцсан юм чухал Монгол газар нутагт хүн амьдарч ирснийг нотолсон, хүн амьдарч исэн цаг хугацааг 250 мянган жилээр урагшлуулсан ийм маш түүхэн чухал агуу байгаа юм шүү. Дараагийн ирэх хүмүүс битгий энэ агууг сүйтгэрээ зөвхөн зургийг аваад өөрсдөө ил бичлэгээ хийгээд багтаад шагшаад яваарай гэж та бүхнээсээ хүсэж байна.